Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй, хөтлөгч Лама байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн шилдэг мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Энэ хөтөлбөрөөр бид өдөр бүр бурайд, эрхүү, чита, якут, халимаг болон хятад зэрэг хөрш бус нутгуудын голлох, онцлох үйл явдлуудыг та бүхэнд хүргэдэг үлээ. Харин 7 хоногийн төгсгөл бид хамгийн сонирхолтой чухал мэдээгээ төвөрлөн та бүхэнд дахин толилуулдаг. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллүүдтэй танилцъя. Урагшаа. Бурайдсан олон ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Зөвлөлтийн талбай тэр чигтээ бүжгийн талбай болон хувирчээ. 500 хос дайны үеийн дууны аясаар вальс эргэлтэн хүндэтгэл илэрхийллээ. Эх орны дайны баатруудын гавьяанд хүндэтгэл үзүүлж буй бурайдын хэдэн зуун залуус бүсгүйчүүдийн сэтгэл тогтлуулсан энэхүү агшны тухай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Улаудын Советийн талбай дээр нэгэн зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Эхлээд залуучуудын байгууллагууд Георгийн тууз ялалтын талбайг дэлгэн ялалт үгийг бүтээлээ. Дараа нь 500 хос 5 дугаар сарын вальс хэмээх зөвлөлтийн үеийн алдарт дууны аянд бүжгэлсэн юм. Дандаа ихтэй сургууль байгааг нь гайхаж байна. Бүгд ялалтын баярыг дэмжиж баярлаж байгаа нь сайхан байна. Ийм сайхан өдөр вальс бүжиглэх чинь гоё шүү дээ. Бүгдээрээ бүжиглцгээе. Та бүхэн 5 дугаар сарын 9-ний баярын мэнд хүргье. Бурайдын засгийн газрын урлагч дарга Евгений Людуповач мөн бүжиглжээ. Ийм сайхан нартай өдөр залуус талбай дээр цуглан ялалтын баяраа тэмдэглэж байгаа нь чухал юм. Таныг ч вальс бүжиглэн гэдгийг бид мэдсэн Евгений Юрьевна. Та твдэж байна уу? Баг зэрэг твдэлгүй яхав орой болгон бэлтсэн. Манай хотын иргэд бурайдын оршин суугчдын амьдралд эрүүл амьдралын хэв маяг, бүжгийн тасгал хөдөлгөөн, улам гүн гүнзгий орж ирнэ гэж бид найдаж байна. Хөдөлгөөн бол амьдрал. Гүн гүнзгий сэтгэл төрж байна. Ялангуяа манай бүжгийн спортын холбооны тамирчид, суралцагчид оролцож байгаа болохоор үнэхээр гайхамшигтай үйл ажиллагаа болж байна. Ялалтын өв залгамжлагчдын вальс гэх энэ арга хэмжээг бурайдын залуучуудын төв зохион байгуулжээ. Андрей Слепнев, Сергей Медведев. Новости дня. Дайны дуу дэлбэрэлтийн чимээ Улаауд хотын үзэгчид ялалтын баярын өдөр хэсэгхэн хугацаанд 1943 онд буцаж очлоо. Цэцэрлэг тулдааны талбар болон хувирч дайны баатарлаг агшнуудыг бодитоор харуулсан инсталляц хийсэн байна. Сергей Арешковын баатарлаг үлсийг тусгай эффект жүжигчдийн тоглолтоор амьлуулсан байна. Тухайн цаг үеийн уур амьсгалыг хамтдаа мэдэрцгээе. Нүргийн хашгиран утаа 5 дугаар сарын 9-нд ПВЗ-ийн соёлын төвийн хажуугийн налуу дээр очсон хүмүүс тулдааны талбарт ирсэн юм шиг л боллоо. 1943 онд дислэгч Сергей Орешков дайсны пулемет руу дайрч өөрийн биеэр хаажээ. Галын цэг дуугүй болж баатрууд дайсны тулгуур цэгийг эзэлжээ. Ахмад буудууллаа. Урагшаа. Бидэнд маш их таалагдлаа. Бид 2 жилдээ энэ үзүүлбэрт ирж байна. Энэ жил бүр амьд юм шиг сэтгэл хөдлөм үнэхээр гайхалтай. Дүрслэлд гэрлийн дуу чимээний тусгай хэрэгсэл хиймэл сум буу болон мэрэгжлийн жүжигчдийг ашигладаг. Бид жил бүр яг энэ газар өөрөөр хэлбэл зүтгүүрийн депогийн Соцгарадокийн төв хэсэгт зохион байгуулдаг юм а. Учир нь тэр үед Сергей Орешков уурын галт тэрэгний засварын үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд фронт руу тэндээсээ явсан юм. Энд баатрын хөшөө түүний нэрэмжит цэцэрлэг бий. Тиймээс энэ байршилд энэхүү үзүүлбэрийг хийж байгаа юм а. Үүний зэрэгцээ Сергей Арешковыг нэрэмжит цэцэрлэгт төрөл бүрийн гар урлалын сургалт, соёл амралтын талбайн үйл ажиллагаа явагдаж, тайзнаа тоглолт өрнөж байлаа.
Хайр дурлал, хагцал, дайн, сая хүний сэтгэлийг хөдөлгсөн түүх. Ирхүү хотын тайзнаа домогт тогруу нисэн киноны санааг дахин өөр өнцгөөс сэтгэл хөдлөмжүүгээр илэрхийллээ. Энд тогтсон дүрм хэм хэмжээ байхгүй. Зөвхөн хөгжим, мэдрэмж, хүний хувь тавилан л бий. Онцгой жүжигийн тухай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү. Эх орны дайны хамгийн хүнд үед Борис ба Вероника хоёр бие биедээ дурлжээ. Борис фронт руу явахгүй байх боломж байсан ч тэрээр татгалзаж эх орныхоо төлөө тулалдахаар явсан юм. Харин Вероника хайртайгаа хүлээн хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүдийг дурсан үлджээ. Вспоминая их самые лучшие моменты. Летят журавли культовые. Тогруу нисэн од нь бол найруулагч Михаил Калатозовын домогт кино. Уг кино дайны дараах цаг үеийн бэлэг тэмдэг болон зөвлөлтийн үзэгчдийгч Каннын кино наадмын мэрэгжлийн шүүгчдийгч байлдан дагуулсан юм. Одоогоор Каннын наадмаас шагнал авсан зөвлөлт холбоот улсын цорын ганц кино Хിവэр байна. Тус бүтээлийг хүндэтгэн шинжилсэн тайзны жүжигт өөр өнгө аяс нэмж 2 дугаар зэрэглэлийн дөрүүдэд онцгой анхаарал хандуулжээ. Үүний нэг жишээ нь Кабарегийн од Антонина Дьяконова түүний дүрийг театрын дуучин Кристина Рагель нар амьлуулсан. Театра Кристины Рагель. Бүх дүрийг ойлгож зөвтгөж чадах хэрэгтэй. Ингэснээр тухайн дүрийн санааг үзэгчдэд хүргэнэ. Би ч бас өөрийнхөө дүрийг зөвтгөж байгаа. Гэхдээ амьдрал дээр яг адилхан хүн болохоос зайлсхийдэг. Тус жүжигийг ялтын өдрөө тохиолдуулан бэлтгэжээ. Зохиолын хөгжимчнөр Алтан баг шагналт Артур Байдог урьсан байна. Жүжиг нь хөгжмийн драм гэх шин чиглэлээр бүтээгджээ. Ямар ч хязгааргүй дуу авианы хүчээр энгийн хүмүүсийн хувь заяаг томоохон үйл явдлын дэвсгэрт харуулдаг жанр юм. Фоне глобального события. Түүх нь өөрөө гонигтай юм л да. Энэ бол дайн руу явсан хүмүүс ард талд үлдсэн хайртай хүмүүс нь хэрхэн ханддгийг харуулсан түүх. Зарим нь сайнаар, зарим нь муугар илэрнэ. Одна из находок. Жүжигийн нэг сонирхолтой шийдэл нь дайнтай үеийн эх орон буюу Владивостокоос Брест хүртэлх газрын завгар. Хүн бүр ялалтад итгэж байсан. Жүжигийн зохиолыг 1943 онд Виктор Розов бичсэн бөгөөд 2 жилийн дараа ялна гэдгийг урьдаас мэдэрч байсан нь жүжигийн бүх хэсэгт шингэжээ. Литературные основы спектакля. Манай гол дөрүүдийн байр суурь бол шат. Тэндэл хүлээсээр байна. Харин Вероника бол зураач. Тэр ч мөн хүлээн. Энэ бол орон зайн бэлэгдэл. Улс орны сэтгэлгээний хэтрүүлэг, уран дүрслэл юм. Музыкальная драма «Летят журавли». Тогруу нисэн одны хөгжмийн драм нь Грани искусство төрийн бүс байгууллага Ирхүүгийн хөгжмийн театрын хамтран хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн соёлын санаачлагын сан болон Ирхүүгийн соёлын амны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа соёл эх оронч төслийн гол бүтээл болж байна. Эхний тоглолт ялтын өдөр болсон бөгөөд дараагийн тоглолт 5 дугаар сарын 29-нд болох юм а. Специально для программы «Новости». Мянган үзэгч амьсгаа даран хүлээж байна. Чита хотноо дайны жилүүдийн өгүүлэлэг нэртэй онцгой жүжиг боллоо. Энэхүү бүтээл нь ялтын 80 жилийн ойд зориулагдсан бөгөөд Ленинградын бүслэлд уран ажиллагаа, Сталинградын тулдааныг харуулсан түүхэн үйл явдлуудыг сэргээжээ. Тухайн жүжигийн хамгийн онцлог хэсгүүдийг хамтдаа үздэцгээе. Тоглолт эхлэхээс цагийн өмнө Ленины талбай орчим жинхэнэ бужигнаан үүслээ. Баярын сайхан уур амьсгал нь ойлж байгаа төдийгүй ямар нэгэн гайхамшигтай зүйл болох гэж байгаа нь мэдрэгдэнэ. Дайны он жилүүдийн өгүүлэг нэртэй хөгжмийн түүхэн жүжигт Чита хот хэдэн сарын турш бэлтгэсэн мэлээ. Бид найзуудаараа хүүхдүүдтэйгээ ирлээ. Сайхан тоглолт болох баха. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Хүүхдүүд түүхээ мэддэг бол сайхан шүү дээ. Мартаж болохгүй түүх юм аа. Санкт Петербургээс ирсэн найруулагч гэж дулсан. Мундаг тоглолт болох баха. Бэлтгэлийг харсан уу? Үгүй, хараагүй. Гинтийн бэлэг болог гэж зориуд үзээгүй юм аа. Шинэлэг санаа хүлээж байна шүү. Баярын уур амьсгалтай эх орны сэдвтэй гэхүүдээ энэ жил сайхан болж байна. Туг талбай болсон машин гудамжаар яваад л эх оронч үзэлтэй ард түмэн шүү дээ.
Харин тайзны ард бэлтгэл эд өрнөж байна. Ялтын 80 жилийн он байр зориулсан энэхүү жүжиг хотын бүх уран бүтээлчид, коллежийн оюутнуудыг нэгтгэлээ. Нийт 800-аар оролцогч оролцсноос зарим нь дүрээд автна, зарим нь хэрэгслээ шалгана, зарим нь зургаад аруулж тоглолт эхлэх мөчийг хүлээн. Жүжигийн зохиолыг Өвөр байгалийн хязгаарын онцлог зориулан бичсэн бөгөөд олонний дунд нутгийн бааtruуд болох Семён Намаконов, Мария Гитало зэрэг дүрүүд харагдана. Би Оросын баатар Бадба Жабоногийн дүрийг бүтээж байгаа. Түүнийг би Алханаятад очихдоо харж байсан юм. Партизаны Спартак отрядын командлагч байсан. Үнэхээр хүчтэй жүжиг шүү. Тайзан дээр твштэй вагон гарч ирнэ, онгоц хөөрн. Жюселийн циркийн жүжигчд ч оролцож байна. Би өөрөө үзэх завгүй байсан ч үзэгчдэд бол азтай тохиолдол юм аа. Дайны он жилүүдийн өгүүлэл бол Өвөр байгалийн хязгаарын Лопатны овгийн гэр бүлийн тухай сэтгэл хөдлөм түүх юм. Дайны хар салхи 4 хүүг фронт руу авч удна. Тэдний нэг Григорий Лопатны дүрд Санкт Петербургийн жүжигчин Артем Яковлев тогложээ. Миний бүтээж буй дүр бол дайнд явж гэр бүлээ хайртай эмэгтэйгээ хамгаалж байгаа энгийн нэг ирийн дүр. Найруулагч Борис Малевский надад энэ төслийг санал болгосон юм. Би ч баяртайгаар зөвшөөрсөн. Жүжигийн дуу хоолой хөдөлгөөн уран бүтээлийн нэгдэл нь бүхэлдээ нэгэн амьд биет мэт. Нүүлгэн шилжүүлэх госпиталь, ард буй дөрүүдийн баатарлаг үлс, хориглагрын уй гашуй бүгд хоорондоо уялдаа холбоотой. Театрын жүжигчдийн оролцоотойгоор Москвагийн тулдаан, Ленинградын бүслэл Сталинградын эргэлтийн мөчийг нарийн хүчтэй дүрслэн үзүүлжээ. Вместе со всей своей армией. Уран ажиллагаа нь эх орны дайны нуглаа болсон юм. Ажиллагааны дараа зөвлөлт айрын бүх фронтоор итгэл төгс тавьчихсан шүү дээ. После которого советские войска начали уверенное наступление на всех фронтах. Агаарын үзүүлбэрийн ард кранчтын нарийн ажиллагаа, гэрэл техникийн шийдлүүд нуугдаж байна. Морд давхилдан нисгэгчдийн онгоц олонний дээр нисч өнгөрнө. Лирик хэсэгт үзэгчид өөрсдөө гар утасны гэрлээ асан, үзэгдэл нэгдсэн нь бас л багтан мөч байлаа. 10,000 гаруй үзэгч амсгаа даран харж, Рейхстаг дээр ялалтын туг мандуулах мөч, ялалтын дууны иршгийг тесэн ядан хүлээн. Екатерина Пешкова, Евгений Жеребцов, Середина земли, Забайкальский край. Якут руу аян замд гарцгаая. Энд нэгэн гайхамшигтай эмэгтэй Дайны Ахмад арт талын хөдөлмөрийн батар Валентина Васильевна Ефремовод хүндэтгэл үзүүллээ. Түүний байшингийн гадаа залуус цэргүүд иргэд цуглаж талархлаа илэрхийлжээ. Хэрхэн энгийн нэгэн хашаа дурсамж бахархлын талбар болж хувирсан бэ? Ахмад чухам юуг захиж үлдээв? Хамтдаа үзцгээе. Ялалтын өдрийг нүдэнд тэлмэстэй баяр хэмээдгээ. Энэ өдөр бидэнд амьдрал хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон өвгдөөцийнхээ дурсгалыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг. Тэдний нэг нь аавгаа эх орны дайны Ахмад дайчин арт талын баатар Буурал Валентина Васильевна юм а. Өдгөө тэрээр 101 настай. Би 45 насаар залуучлаа. Би 100-тай биш, 50-тай шүү. Залуучлаа. Энэ олныг болон таныг ч мартахгүй уднаа. Бараараа дуулцгай нэртэй арга хэмжээ нь хэд хэдэн үеийн хүмүүсийг нэгтгэж чаджээ. Ахмадуудад зориулсан хүндэтгэлийн үгийг залуу үеийнхэн илэрхийллээ. Бид ангийн найзуудтайгаа хамт энэ гайхалтай өдрийг тохиолдуулан бүх Ахмад дайчидаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэдний баатарлаг үлс биднийг урамшуулж, ирээдүйн жишээ болж үлдсэн. Энэ өдөр ихшгэлсэн дуу хуурн дайны жилүүдийн ард түмний баатарлаг түүхийн бэлэг тэмдэг болж байлаа.
Мөн улаан армийн эрүүл мэндийн албаны тугийг дурсгал болгон ахлах төрүүч эрүүл мэндийн албаны ажилтан Валентина Ефремовад гардуулсан цэргийн ёслол боллоо. Арга хэмжээний оролцогчид дуудуулаа зогссонгүй. Өгшгүй мөнхийн цэрэг жагсаалд оролцсон баатарлаг өвөг дээдсээ дурслаа. Валентина Васильевна манай телевизэд дайны үеийн дурсамжаа хуваалцаж залуу үедээ чухал захиасыг илгээсэн юм а. Эв наримталтай амьдарч нэгэндээ үнэж хариуцлагатай хандаарай. Өнөөдрийн байдлаар Якут мужид 9 ахмад ачин үлдээд байна. Баярын өдрүүдээр тэднийг Оросын холбооны улсын бааtruуд хүртэл хүндэтгэлтэйгээр мэдчилж байна. Якутын залуусын нэрийн өмнөөс ялалтын өдрийн мэнд хүргэе. Та нар бидэнд амьдрал бэлгэлсэн. Залуу үе бид таны итгэлийг алдахгүй гэж амлаж байна. Якут орон даяар ялалтын ой зориулсан арга хэмжээнүүд өрнөж байна. Түүхэн ялалтын 80 жилийн ойд баяраар зогсохгүй нэгдлийн бэлэг тэмдэг болж байгааг оролцогчид онцлоо. Москва, Бээжин хоёр нэгэн тайзан дээр ялалтын баярын дууг Орос хятадын залуус хамтдаа дууллаа. Гар гараас барилцаад нэртэй төслийн хүрээнд хоёр орны шилдэг найрал дуучид нэгдсэн юм. Энэхүү найрамдлын аяныг хэрхэн хэрэгжүүлв? Оролцогчид яагаад ийм хамтын ажиллагаанд ирээдүй бий гэж үзэж байна вэ? Дараагийн сурвалжлагад анхаарлаа хандуулаарай. Спелись профессионально. Главную песню Дня Победы. Ялалтын өдрийн гол дуу хятадын баритон дуучин Шинийн болон Оросын анхны алхам найрал дуу хамтран дууллаа. Орос хятадын хүүхэд залуучуудын хосолсон гар гараас бариад тоглолтын хөтөлбөрт 10 гаруй уран бүтээл багтсан байна. Хоёр улсын шилдэг залуу дуучид Россия үндэсний төвд хэдэн сарын турш хамтдаа бэлтгэл хийсэн бөгөөд жинхэнэ нөхөрлөл үүссэн байна. По-настоящему подружились. Энэ арга хэмжээний сүнхээр гайхалтай сэтгэл авлаа. Дулаан уур амьсгал хүмүүсийн харилцаа маш сонирхолтой. Ард түмнийхээ эв нэгдлийг мэдрэх шиг болсон. Би Орос найзуудтай болсон, бэлэгч солилцсон. Тэд нартай давтах маш хөвгөлтэй байсан. Энэ тоглолт Орос хятадын залуучуудын нөхөрлөлийн эхлэл гэж бодож байна. Үзэгчид ч мөн энэ нэгдмэл сэтгэл нөхөрлөлийг мэдэрч байлаа. Тоглолтын үеэр үзэгчид удаа дараа босон алга ташиж, уран бүтээлчдийг багтан хүлээн авлаа. Орос хятадын хоолой нэг цувраа юм шиг л байсан. Хамтдаа дуулах нь үнэхээр гайхалтай. Тун чадварлаг, мэрэгжлийн сайхан бэлдсэнийг багтан гайхлаа. Маш их хөдөлмөрлөжээ. Баяр хүргэе. Бэлтгэл ажил их, нарийн зохион байгуулалт шаардсан ажиллагаа юм. Эхэндээ видео холболт ордуулж хамтарсан онлайн давталга хийж байлаа. Харин 5 дугаар сард хятад оролцогчид Москвад ирж биечлэн давталгаа хийсэн юм. Бид нотыг нь бичиж орчуулгыг зааж өгсөн. Онлайн давталт хийсэн. Энд ирээд бүхнийг хамт тааруулж сайжруулсан. Хамтын ажиллагаа гайхалтай өрнөсөн шүү. Энэхүү санаачлагыг Оросын анхны алхам хөдөлгөөнөөс хятадын залуучуудын холбоонд анх дэвшүүлж 2025 оны 2 дугаар сард ажил албан ёсоор эхэлжээ. Энэ төсөл онцгой ач холбогдолтой. Учир нь оролцогчид нь ирээдүйг бүтээгч залуус. Тэд түүхээ тэр дундаа дэлхийн 2 дугаар дан, эх орны дан, Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлийг санаж байх ёстой юм а. 2025 оны 5 дугаар сарын 8-нд Орос албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпинаар анхны алхам болон хятадын залуучуудын холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм а. Гар гараасаа барилцаад тоглолт нь хоёр ард түмний найрамдлын түүхэнд нэгэн шин тод хуудас нэмж байна. Хоёр орны дуучдын дуулсан дуунууд соёлоор дамжуулан хүмүүсийн сэтгэлийг нэгтгэж найрамдлын гүүр босголоо. Хамтарсан найрал дуу 9 дугаар сард Хятадын Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн ялалтын 80 жилийн он концертод үргэлжлүүлэн оролцсноо. Найрамдлын сэдвийг үргэлжлүүлье. Монголын хүүхдүүд хятад хэл суралцах сонирхолтой болж чанчууны сурагчидтай видео уулзалтаар тогтмол харилцаж байна. Хичээлүүд уйтгартай сурах бичиггүй, зөвхөн амьд яриа соёлоор солилцоо дуу хуур юм. Энгийн нэг хичээл хэрхэн соёлын гүр болон хувирсныг дараагийн сурвалжлагад өгүүлье.
Сайн байна уу? Намайг Жо Фанчук гэдэг. Намайг Фэй Юпэй гэдэг. Вот такой привет. Чанчун хотын сурагчид Сибирийн найз нартай зориулан ухтах бичлэг хийжээ. Харин хариу болгон Красноярскын сурагчид өөрсдийн сонирхлын тухай дүрс бичлэг илгээсэн байна. Гэхдээ хамгийн чухал нь шууд харилцаа, амьд, яриа юм. Хятад хүүхдүүд маш найрсаг, нөхөрсөг, тэдэнтэй харилцах үнэхээр сонирхолтой. Тэд орсоор ярихыг хичээдэг, бас сайн ярьж чаддаг. Надад хамгийн их таалагддаг хичээл бол бичгийн хичээл, уран бичлэг. Үнэхээр сонирхолтой. Чанчун Красноярскын хоорондын цахим хичээл 1 сарын өмнөөс эхэлсэн бөгөөд энэ 3 дахь удаагийн уулзалт юм. Хүүхдүүд өөрсдийн хот уламжлал гэр бүлийнхээ талаар хуваалцжээ. Нас залууч гэлээ олон сурагч хятад хэлийг анхнаасаа өөртөө сонирхож сурч эхэлсэн бөгөөд эцэгхийн шахалдаар биш сурах эрмэлзэлдээ хөтлөгдөн иржээ. Би 7 настайдаа эгчтэйгээ хятад явсан. Тентхийн соёл сонирхол татсан шүү. Тэгээд л хятад хэл сурах хүсэл төрсөн. Ээж анх 1-р ангид ороход бид хоёрыг хятад хэлний сургалтад өгсөн. Ах маань эхэлж сураад сонирхолтой санагдсан болохоор би ч бас сурахыг хүссэн. Маш их таалагддаг. Ханц бичих, текст орчуулах нь надад сонирхолтой байдаг. Хичээлд бэлдэх ажил чамгүй их. Сурагчид эхлээд өөртөө текст бичиж, үгээ цээжилж алдаагүй хэлж сурах ёстой. Шин үг, мэдлэг, дүүрэн. Гэхдээ хүүхдүүд энэ бүхнийг ядарч биш, харин сэтгэл хангалуун байдлаар хүлээн авдаг гэж ярьж байна. Үнэн хэрэгтээ хятад хэл их амархан юм. Орос хэлнээс ч амархан. Ханц жаахан хэцүү. Хүнд дүрм журм багтай. Дуудлага их амархан. Харин орос хэл дүрм журм ихтэй. Сурахад хэцүү шүү. Красноярскийн лицейд хятад хэлний хичээлүүд үн төлбөргүй явагддаг бөгөөд олон хичээлийг төрлөх хэлтэй багш заадаг. Гэхдээ хятад хэлний ангид элсхийн тулд бүх хичээлдээ онц сайн дүнтэй байх шаардлагатай юм. Мөн англи хэлний онооч чухал. Маш олон хүүхэд сонирхож байна. Сүүлийн хэдэн жил хятад хэл сурахыг хүсдэг, эрмэлздэг хүүхдүүдийн тоо маш их ихссэн. Тиймээс бид үнэхээр сурахыг хүсэж байгаа хүүхдүүдийг ирээдүйд мэрэгжилдээ ашиглах зорилготой хүүхдүүдийг шигшиж авахаас өөр аргагүй болсон. Түүнчлэн зөвхөн Красноярск, Чанчун төдийгүй Пенза, Ланчжоу хотууд ч сургуулиудын хооронд найрамдлын холбоо тогтоожээ. Энэ бол боловсрлоор хязгаарлагдахгүй үр дүнтэй хамтын ажиллагаа юм а. Сотрудничество более чем эффективное. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн хувьд ч биш, хоёр улсын соёлын хувьд ч маш чухал. Бас Чанчун хотын удирдлагуудтай уулзаж, зөвхөн боловсролын асуудал биш, бусад салбарын асуудлыг ч хэлэлцдэг. Олон хүүхэд ирээдүйд хятадд тэр дундаа Чанчунд их сургууль сурахыг мөрөөддөг гэдгээ хуваалцжээ. Харин одоо тэднийг цаашдын хичээл, шин дуу, шин мэдлэг хүлээж байна. Одоо хоёр талын сурагчид захимаар бусад бодит уулзалт хийхийг л хүсэж байна. Тэд Сибирь, Хятад хоёрт харилцан зочилж, биечлэн танилцаж, харилцан имэйл солилцож, хэл соёлоо улам гүнзгий сурч ойлголцох болно. Энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та Ice Global сувгийг үзэж, Монгол төдийгүй бидний хөршүүд болох Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг, Хятад дахь гол үйл явдлын тухай мэдээлэл авч байгаарай. Хөтлөгч Лама байлаа. Эх 7 хоногт дахин уулзцаая.